따뜻한 바람 스쳐 지나가 우리 하루는 노래가 돼 길을 걸으면 멜로디 되고 작은 웃음이 빛빛 같아 우리 함께라면 언제나 영화 같은 하루야. Сайн байцгаана уу? Өнөөдөр би хэрхэн AI дүрээ яриулах вэ гэдэг сэдвээр заавар бичлэг болгон бэлтлээ. За тэгээд сүүлийн үед бид зураг дээрх дүрийг хөдөлгөж, нүүрний хууралтай болгоод бүр өөрийнхөө бичсэн үгийг амь оруулж ярьдаг болгож чаддаг болсон. Энэ нь контент бүтээгчид болон онлайн худалдаа эрхлэгчид, багш нар, байгууллагуудын хувьд бол үнэхээр хэрэгтэй шийдэл болж байгаа. Тэгээд яагаад гэвэл нэг дүрээ зөв бэлдвэл дараа нь та тэр дүрээ олон төрлийн бичлэг, сурталчилгаа, танилцуулга, мэдээллийг хурдан гаргаж чаднаа. За тэгээ бичлэгээ дуустал нь надтай хамт дуурайч хийгээд тэгээд subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээ бичлэг рүү оръё. За би одоо ингээд бичлэгний хамгийн ихэнд одоо өөрийнхөө дүрийг ингэж хэрхэн ингэж яриулсныгаа заавар бичлэг болгоод зааж өгөх гэж байна. За одоо тэгээд хамгийн ихэнд дүрээ гаргаж авах хэрэгтэй. Ямар дүрээ яриулах гэж байгаагаа гаргаж авъя. Тэгээд ямар ч дүр байж бол текст уншуулж болно. Эсвэл нөгөө дуу дуулуулчих болно. Тэгээд хүснээрээ хийж болно. Тэгээд одоо хамгийн түрүүнд ChatGPT рүү оръё. Тэгээд би энэ удаа Google Gemini ашиглахгүй. Нөгөө цаг хэмнэх үүднээс Google Gemini-аас илүү ер нь ChatGPT бас айгүй сайн зураг гаргаж өгдөг болсон билээ. Одоо сүүлд ингээд имиж хэсэгтэй болсон байсан. За энэ зураг гаргаж өгдөг ийм хэсэгтэй болсон байгаа. За одоо энэ дээр хүсэлтээ оруулъя. Надад миний оруулсан дүрийг copy shot сууж байгаагаар цагаан өнгийн сорочиг өмсөд copy хажуудаа тавьчихсан сууж байгаагаар урдаа жоохон юугаа чимээд MacBook-ийн MacBook тавьчихсан байгаагаар хэвтэй хэмжээ. Хэмжээгээ заавал ингэж 9:16 гэсэн харьцаануудаа заавал бичиж өгөх хэрэгтэй. Гэхдээ би нөгөө хэвтэй хэмжээ, босоо хэмжээ гэдэг ингээд монголоор бичиж оруулждаг болохоор за ингээд зураг өгье. За миний зураг одоо энэ дотор. Одоо энэ зурган дээр үндэслээд миний энэ дүрийг ингээд жоохон өөрчлөөд copy shot дотор сууж агаар гэдэг оруулъя. За ингээд өглөө. За одоо ингээд зураг маань гарч ирж байна. ChatGPT айгүй сайн ингэж зураг гаргаж өгдөг болсон байлээ. Тэгэхээр зэрэг заавал Google Gemini гээд промпт хуулж аваад тийш нь зөөгөөд авах шаардлагагүйгээр ер нь цаг хэмнэг гэвэл ингээд хийчих болно. Ер нь тэгээд зөндөө олон арга байгаа. За миний зураг гарч ирж байна. За та нарт тэгээд миний арын чимээ сонсогдчихж магадгүй манай хүүхэд ойлгох чимээ. Би тэгээд
ингээ хажуугаар нь ингээ юм хийдэг болохоор их чимээтэй байгаа хаа. Энэ ягаад зургийг маань ягаад энэ чигээр нь гаргачваа. Баг зэрэг л өөрчлөгдсөн байна. Арын орчин солигдсон байна. За тэгвэл ингээ них амар өөрчлөгдөөгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр би яг уу миний зөвхөн арын орчингл солисон өөрчилсөн учраас би энэний өмнө бас нэг өөр дүр гаргуулад авсан байсан. Тэр дүрээ ер нь яриулъя. Гэхдээ яг ийм аргаар ингэж хийнэ гэд та бүхэн маань жоохон ойлгочих болно. Тэгээ миний гаргаж авсан дүр энд байгаад байгаа. Энэ дүрээрээ яриулчихъя гэж бодлоо. За тэгээд ерөнхийдөө баг зэрэг өөр байгаа. Өмнөх юм шиг биш. За тэгээд рекорд хийж авах хэрэгтэй. Дуу хоолойгоо ингээд рекорд хийж авна. Эсвэл дуу дуулах гэж байгаа бол дуу нь ингээд бэлэн MP3-аараа байж ах шаардлагатай. За ингээд би ингээд өмнө ингээд рекордууд дуу хоолойгоо ингээд бичиж авсан байна. Ингээд надад хадгалагдсан. Хамгийн сүүлд ингээд би ийм рекорд хийсэн. Сайн байцгаана уу? Өнөөдөр би хэрхэн AI дүрээ яриулах вэ гэдэг сэдвээр за энэ ингээд миний бичлэгний хамгийн ихэнд гарч исэн дуу хоолойгоо нөгөө дүрээрээ яриулсан. Одоо би яг энэ алхмаараа ингээд хийж байгаа учраас за энийгээ би одоо ингээд өөрөө татаад юун дээрээ дэлгэсэн дээрээ гаргаад тавьчихсан байгаа. Ингээд бэлэн болсон байгаа. За одоо би Disney англиар ингэж унших нь зөв билүү? За одоо ингэж ороод за би энийг жоохон томруулчихъя. За ингэж харагдах байдал нь ингэж орно. Тэгээд шинээр Gmail-ээр ингээд аккаунт үүсгээд орох юм бол туршилтаар нэг бичлэг хийх тийм туршилтын кредит өгдөг. Тэгээд би ингээд Солонгосоос орж байгаа болохоор зэрэг надад бол ингээд туршилтын кредит шууд үүсээд орчих болно. Тэгээд Монголоос бол та нар хэрвээ ингэж орж болохгүй байх юм бол VPN татаад ашиглаарай. Энэ гадаад сайтуудыг ер нь бүгдийг нь ер нь ашиглахын тулд заавал ер нь VPN татаад ашиглах шаардлагатай юм шиг байлээ. Хэрвээ Монголоос орж болохгүй байх юм бол за ингээд нүүр хуудас руугаа ингээд орохоор за энийг ингээд доошлууллаа. Энэ home хэсэг дээр энэ одоо энэ эрэгтэй хүний дуу хоолой гэсэн хэсэг рүү ингээд ороод ойлгомжтой зааж байгааг үг сайн мэдэхгүй. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд за одоо ингээд ингэж харагдана. Энэ дээр ингээд зураг оруулах хэвээр. За тэгээд би дэлгэцэн дээрээ зураг ингээд оруулаад энэ биш десктоп за энэ зураг орууллаа. За энийг select гэд ингээд идэвхжүүлэх шаардлагатай. Яг гэвэл ингээд миний нүүрний хувирал гарах учраас тэгээд туршилтын кредитээр яхаа зэрэг яг бодит биш жоохон харагддаггүй. Жоохон алдаатай ч юм уу нэг тийм жоохон хиймэл харагдаад байдаг. Хэрвээ төлбөртэй багцааг нь аваад ашиглах юм бол яг ер нь жоохон бодит мэт яг амны хайрцаг нь яг сайн гэж харагдаж айгу маш сайн хийгддэг. Тийм болохоор туршиж үзээд таалагдах юм бол та нар төлбөртэй багцааг нь аваад ашиглаж болно шүү. За одоо ингээд би одоо дахиад заая. Шууд ярин дадар. Энэ доод хэсэг нь одоо ингээд яриагаа оруулна. Яриа юм уу? MP3-аараа дуу дуулуулах гэж байгаа бол дуугаа оруулаад. За энэ дээрээ дарлаа. Би ингээд бэлдээд тавьсан байсан болохоор
одоо Audi гэсэн юм хоёр хэсэг байгаа. Upload Audi дээрээ дараад за тэгээд миний одоо дэлгэцэн дээр бэлэн байж байгаа учраас энийг ингээд оруулъя. За одоо ингэж харагдана. За би энэ бичлэгийг ингээд 44 секундын бичлэг хийхин тулд ингээд 324 кредит одоо зарцуулж ийн гэсэн үг. Би 3000 кредиттэй байсан. Энэ $24 худалдаж аваад тэгээд бараг 5 6 бичлэг гаргасан байх. Тэгээд одоо надад үлдчихэж байгаа 876 кредитээс одоо 324-ийг ингээд би энд ингээд зарцуулаад ардаа ингээд нэг юм уу хоёр бичлэгний ирэх үлдчихэж байгаа юм байна. Тэгээд $24-оор ингэж 6 7 бичлэг ингэж гаргаж авах нэ. За одоо дараад за одоо ингээд хажуу талдаа ингээд миний бичлэг ингээд за 20-30 минут шаардагдах нэ. За тэгээд бичлэгээ бэлэн болохоор нь харуулъя. Ер нь бичлэгний хамгийн ихэнд байгаа миний бичлэг гэсэн үг. Ер нь ингээд ийм зарчмаар ингэж хийж явах нэ. Тэгээд хүссэн дүрээ та нар маань ингээд яриулаад байх боломжтой шүү. Яриулаад юм уу дуудуулаад авах боломжтой. За тэгээ бичлэг таалагдсан болвол намайг дэмжиж subscribe дараарай. Би тэгээд дараагийн бичлэгээрээ илүү сонирхолтой бичлэгүүдийг бэлдэж оруулах болно. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.